Яг энэ төсвийн хүрээ батлахын тулд бид нар дагж байгаа хуулиудаа баталж ээж төсвийн хүрээнийхээ орлого зарлагын үзүүлэлтүүдийг чинь батлахгүй болохгүй. Тийм учраас энийг нэг мөр шийдэд явах ёстой. Ер нь бол эн чинь нөгөө нэг дид заалтуудыг л хасгалтын орхитуулсан байгаа шүү дээ, тий? Эхний заалтайгаа бол ижлэх юм тийм биз дээ. Тэгэхээр зүгээр энийг тийм тайлбар маягаар ойлгоод явж болдгүй юм. Найруулгын л асуудал болчиход шүү дээ. Одоо эн чинь сая тэгээд нэг заалт нь тэгээ алга болчихоор тэгэл болох юм шүү. Алга болж өгөхгүй байгаа юм. Тэгээд тэрийг протоколдод энэ бол одоо энэ агуулгаар хасагдаж байгаа гэдгийг тодруулан явууч болдгүй юм. Тэгэхгүй гэхээр чи наадах ч одоо дахиад өргөн бариад гээд ингэж явах юм бол бид нар төсвийн өрөөнийхөө мэдгдлийг энийг өөрчлөлтгүйгээр баталж болохгүй шүү дээ. Төсвийн өрөөний мэдгдэл дагсан хуулиудын өөрчлөлт заавал хийгдэж одоо мөрдөгдөж байгаа хуулийн дээр хийгдэх ёстой байхгүй юу? Тийм учраас одоо надад асуудлаа шийдэд явах нэгэн сая бол одоо орж ирсэн бид нар дэмжичлээ шүү дээ. Тэгэхээр та нар хуулийнхнаас нөгөө дүгнэлтээ зөвлөмжөө гаргуулад тэг гараад явах найруулгын өөрчлөлтүүдэд зохицуулах юм уу гэж хараач. За өгүүлчлээ. За гишүүд асуулт асууж